Хүчитний хойморт ивэгдсэн ижи заяа. Бүхийн ээж цайлган сэтгэлтэй гэгэн үлстэй. Учир нь аз хиймрийн дээд болсон бүхийг цагаан сүгээрээ ундаалж цайлган сэтгэлээрээ хүмүүжүүлсэн. Мөн хүүгээ барилдааныг нь дэмжиж сүслэн залбирдаг нь ээжүүд. Тэднийг Алтай нутгийн авьяаслаг яруу найрагч бэлэг сайхан. Бүх хүний ээжийн сүүн хүртэл бяртай, бүх хүний ээжийн бүүвэн хүртэл уртай. Бүх хүний ээжийн үгэн хүртэл учиртай, бүх хүний ээжийн үүлэн хүртэл өлзийтэй хэмээн бичсэн байдаг. Зөөний мэдээс сонин энэ цаг үед хүчитний торгон дэвжээнд урамтай сайхан барилдаж түмэн олноо цэнгүүлж буй дархан авраг Батсуур улсын начин төвшин төгс аймгийн арслан Наранбаяр аймгийн арслан Цоггөрөл нарын ээжтэй манай сэтгүүлч Баатрин Нямсүрэнгийн хийсэн ярилцлагыг та бүхэндээ уншиж сонирдуулж хүргэх гэж байна. Увс аймгийн Ховд сумын харьяат дархан авраг Батсуурын ээж Баян хүү том цолонд хүрсэн минь түмэн олны минь буян гэж хэлэх дуртай. Наадмын өглөө хүүгээ сайн барилдаасаа гэж залбираад цайны дээжээ өргөдөг. Ихэвчлэн барилдааныг нь зурагтаар үзэж дэмждэг дээ. Хүмүн бүхтэй хайртай Монгол төмнөө төдийгүй биднийгээ дайчин барилдаанаараа баярлуулдаг. Энэ жил урамтай сайхан барилдаж дархан аврах цолны эзэн болсон. Миний гэр бүл болон хамаатнууд түмэн олноо баярлуулж чадлаа. Том цолонд хүрсэн түмэн олны минь буян амжилтаар нь бахархахгүй байхын аргагүй. Барилдаан бүрэн үн цэнтэй. Миний хамгийн их баярлсан үе гэвэл 2014 он. Тухайн үед бид гадаадд байж таарсан. Хүүмэн төрийн наадамдаа төрүүлж улсын арслан цолоор амжилтаа ахиулахад нь мөн ч их баярлсан да. Олон жилийн турш тууштай бэлтгэл хийж түмэн олноо уран барилдаанаараа цэнгүүлэх нь бахархалтай. Үнэн шударгаар нь хүчээ үзэж байгааг харах сайхан. Удмын амжилтаа өргөжлүүлэхдээ төрийн наадамдаа 4 удаа төрүүллээ. Авраг хүүмэн багасаа л ааваасаа үлгэр дуурайлал авч спортод дурлсан да. Тиймээс цэцэрлэгт байхдаа л зодог шуудагтай болоод барилдаж эхэлсэн. Хүү маань 2 эгчтэй. Тэд дүүгээ том цололттой бүх болно гэж ихэд бэлгшээж ярьдаг байсан энхүү биелэл олсон. Бид хүүгээ үргэлж дэмждэг, бэлтгэлдээ анхаараасаа гэж боддог. Чадах зүйлээрээ үргэлж туслахыг хичээдэг. Цаашаа өөрөө амжилттай барилдахаас гадна шар нарийнхаа бэлтгэлд анхаарал хандуулж сайн барилдаасаа гэдэгт нь итгэлтэй байдаг.